Go Plus Android TV төхөөрөмжөө хэрхэн холбох вэ? Төхөөрөмж амжилттай холбогдсон тохиолдолд эхлээд удирдлагаа зааврын дагуу холбох хэрэгтэй тул та удирдлагаа төхөөрөмжөөсөө 20 см дотор ойр барин, back болон home товчон дээр зэрэг 3-8 секунд даран холболт амжилттай гэсэн бичиг харагдах хүртэл түрхүүлэн үү. Хэл сонгох. Удирдлага амжилттай холбогдсноор та төхөөрөмжийн хэлээ сонгох бөгөөд Монгол эсвэл англи хэлийг сонгоно. Зурагттай утсаа холбох. Ингэснээр танаас Android утсаа зурагттайгаа холбох эсхийг асуух бөгөөд үргэлжлүүлэх товч дээр даран өөрийн дурын Android үйлдвэрлэлийн системтэй гар утасны Google application руу нэвтрэн search хэсэг дээр Set up my device гэж бичнэ. Тэгснээр дараах хэсэг харагдах бөгөөд Next товчийг дарна. Төхөөрөмж хайж дууссан тохиолдолд санаандгүй байдлаар 5 оронтой код гарч ирэх бөгөөд Next товчийг дарснаар холболтоо баталгаажуулах юм. Ингэснээр та зурагт болон утаснасаа нэвтрэх Wi-Fi сүлжээг сонгоод өөрийн Gmail хаягаа сонгон copy товчийг дарснаар өөрийн Gmail хаягийн мэдээллийг хуваалцах юм. Шаардлагатай тохиолдолд Gmail хаягийн нууц үг шаардах тул нууц үгээ оруулна. Ингэснээр та гар утсаа зурагттайгаа амжилттай холболоо. Wi-Fi баталгаажуулалт. Wi-Fi баталгаажуулалтын хэсэг нь таны интернет үйлчилгээ авахд тохиромжтой эсхийг шалгах бөгөөд амжилттай хийгдэж дууссан үед дараах утга харагдах тул өргөжлүүлэхийг сонгоно. Систем шинжилэл. Системийн шинжилэл хайж эхэлснээр таны интернет хурдаас хамааран шинжилэл хийгдэж эхлэх тул дуустал нь хүлээнэ. Таны интернет хурдаас хамааран дунджаар 10-аас 20 минут болох тул төхөөрөмжөө зурагтнаас салгахыг хориглоно. Wi-Fi ахин баталгаажуулах. Системийн шинжилэл хийснээр Wi-Fi баталгаажуулалтын хэсэг ахин хийгдэх тул амжилттай хийгдсэний дараа үргэлжлүүлэх товчийг дарна. Google хаягаар нэвтрэх. Өөрийн Google хаягаараа нэвтрэхийг санал болгох бөгөөд нэвтрэх товчийг дарна. Өөрийн имэйл болон нууц үгээ оруулан мэйл хаягаа холбоно. Google-ийн үйлчилгээний нөхцөл зөвшөөрөх. Google компани үйлчилгээний нөхцөлтэй танилцсан зөвшөөрөх товчийг дарна. Google-ийн үйлчилгээний нөхцөл зөвшөөрөх. Дараах хэсэг нь хэрэглэгч танд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор авч буй зөвшөөрөл бөгөөд мэдээллүүдтэй танилцсан зөвшөөрөх товч дээр дарахыг зөвлөж байна. Төхөөрөмжөнд нэр өгөх. Android телевиз төхөөрөмжтөө дурын нэр өгөх боломжтой бол өөр нэр өгөх шаардлагагүй гэж үзвэл Go Plus 4K-г сонгон үргэлжлүүлж болно. Энэхүү хэсэг нь таны төхөөрөмжийн онцлогуудыг харуулж байгаа бөгөөд таны Go Plus 4K төхөөрөмж Android телевиз үйлдвэрлэлийн системээр ажиллана. Баруун тийш дараад үзвэл та Google Play Store үйлчилгээг авах боломжтойг харж болно. Дараагаар нь та Google туслах ашиглан хүссэн хайлтаа хийх боломжтой байна. Мөн сүүлийн томоохон давуу тал нь та хүссэн үедээ утасныхаа YouTube болон Go Plus аппликейшнээс зурагт руугаа контент хэлхийг үзэх боломжтой юм. Төхөөрөмж анхны удаа холболт хийгдэж байгаа тохиолдолд программын шинжилэл шаардлагатай тул суулгах товчон дээр даран шинжилэл хийнэ. Шинжилэл хийж дууссан бол та өрхийн гишүүнийхээ хэрэглээнд тохируулан профайл үүсгэх боломжтой бөгөөд профайл нэмэх гэсэн товчон дээр даран нэрээ оруулан профайл зургаа сонгосноор таны профайл үүсэх юм. Профайлуудаа үүсгэж болсон бол алгасах товчийг даран өөрийн профайл хаягаараа үргэлжлүүлснээр та үйлчилгээгээ авч эхэлнэ.